Аратан далайн дээрэмч тэдний бүрдэл гişүүд. Монголоор ярьж байгаа учраас англи болон японоор бичлээ. Аратан далайн дээрэмчт нь ийм бүрдэлтэй байдаг. Хамгийн дээр Кайдо, өөрөө, түүний дараа бүх хотод. Тэгээд Тобиропо буюу нисдэг 6, түүний дараа толгойлогчд, хүртэгчд, тоонууд, самурай нар. Доороос нь эхлээ самурай нар гэдэг нь одоо орчигийн доор ажиллаж буй Вано улсын хуучин самурай байсан хүмүүс юм. Зурагт харагдаж буй нөхдүүд бол орчигийн шууд тушаалаар ажилладаг нинжа нар билээ. Тоонууд гэдэг нь Элбафын үлэмж биетнүүдийг дөөрайлган хийсэн ч бүтлгүүцсэн авраг биетийн туршилт юм. Тэд анх банк хазарт арал дээр үүссэн ба яагаад бүтлгүүцсэн гэдэг нь хараахан ил болоогүй. Хүртэгчд гэдэг нь хуурамч чөтгөрийн Жимс Исмайлийг идэж жимсний чадвартай болсон хүмүүс юм. Бүтээгдсэн зоон чөтгөрийн жимс буюу эдгээр жимснүүдийг эдэд хүчтэй болох магадлал 10% магадлалаар ийм хүчтэй болж буй учраас аз ивэлтэй гэдэг утгаар хүртэгчд гэж нэрлсэн ажээ. Гэвч энэ нь өндөр эрсдэл бага ашигтай, ингэн байж хүчтэй болсон ч зүгээр л туслах уу. Үүнтэй холбоотой нэгэн бүлгэн хүлээгчид тэд хараахан Исмайл жимс идээгүй байгаа бөгөөд Аратан далайн дээрэмчдийн хамгийн доод цэргүүд юм. Харин цэнгэгчд гэдэг нь үлдсэн 90% буюу насаараа энийг хувь тавилантай болсон цэргүүд юм. Тэд жагсаалтаараа бүлээгчдийн яг дээр нь байдаг. Мөн нислэг 6-гийн шууд удирдлага доор байх зэвсгэлсэн хүртэгчд гэж байдаг байна. Толгойлогчд гэдэг нь амжилтад хүрсэн Исмайл идэгчд буюу бусад хүртэгчд бүлээгчтэй хариуцдаг цэцэгт нийслэлээс гадна бол хамгийн эрх мэдэлтэй хүмүүс гэж хэлж болно. Тэднээс дурдвал Хоолдом, Бабануки, Хонин толгойд, Хурд тэгээд Хокинс. Бусад толгойлогчд Луфид ганцаар цохиулах хэмжээний хүчтэй, харин Хокинс огт өөр төвшнийг үүнээс үзэхэд чи хүчтэй л бол шинэ хүн байсан ч энэ суудалд ирэх боломжтой. Нисдэг 6 нь хамгийн хүчтэй толгойлогчд буюу бүх оддын дараа орох Аратан далайн дээрэмчдийн хамгийн хүчтэй хүмүүс. Тэдний бүрдэлд Экстрейк, Хуудас 1, Улти, Хэнийхэн, Хар Мария, Сасаки. Бусад толгойлогчдоос ялгаатай тэд ховор төрлийн болон эртний зоон жимснүүдийг идсэн. Хэрэг бүх оддын хэн нэгэн үгүй болбол тэдний дундаас дараагийн хүнийг сонгоно. Энэ нь тэдний ямар их хүчтэйг илтгэх ба зарим нь бүх оддыг хороож тэдний суудлыг булаахыг зэхэж байгаа аж. Бүх одд нь тэрбум давсан шагналтай Аратан далайн дээрэмчдийн хамгийн хүчтэй Кайдотой хамгийн ойр удирдагчд болох 6 хүзрүүдийн нэртэй хаан, хатан, боол нар юм. Дофламингогийн хувьд тэдний жокер нь байсан. Түүний гэр бүлийнхэн хүзрийн өнгөнүүд болох гэл бунд цэцэг, дөөшиг гэсэн тодтолтой байсан. За зинч нэг их хамаагүй дээ. Бүх оддоос их зүйл ярих гэхээр спойлер болох гээд байгаа тул ингэсгээд орхи ярьж болох зүйлсээс гэвэл Жак хүн загас харин Кинг өмнө гарч байгаагүй шин төрөлтөн гэдэг л байна. Тэгээд мэдээж хамгийн дээр Аратан далайн дээрэмчдийн ахмад Аратны хаан Кайдо өөрөө байна. Энэ бол Аратан далайн дээрэмчдийн бүтэц байлаа. Таалагдсан бол лайк, саб дарахаа бүх мартаарай.